За, эрчимчлийн хязгаарлалтай холбоотойгоор иргэд лифтэнд гацах, лифт эвдрэх тохиолдол элбэг байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна. Харин лифтэнд тог баригч суйрлуулснаар лифт хамгийн ойр яваад давхартай хүнээ буулгах боломжтой. За, мөн нөөц генератортай бол лифт цахилгаангүй ч хэвээ ажиллах юм а. Гэвч нийслэлийн барилгуудад тог баригч нөөц генератортай лифт цөөхөн байгаа юм а. За, хэдэн давхар? За, үзэгчдээ бид хаан улдүргийн нэгэн хотхноос мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр цахилгаан тасарсантай холбоотойгоор яг одоо лифт ажиллахгүй, иргэд гэрлүүгээ орохын тулд заавал одоо шатаар өгсгөөс өөр аргагүй юм нөхцөл байдалтай байна. Энэ барилга бол 23 давхар, 1-6 давхарт нь бол үйлчилгээний зорилттой барилга байдаг. Харин 7 давхраас дээш орчин суугчид амьдардаг. Өөрөөр хэлбэл иргэд цахилгаан тасарсан үед гэртээ орж гарахын тулд заавал багадаа 7 давхар цаашлаад 23 давхар руу алхах юм шаардлагатай байгаа юм. Шаардлагатай тохиолдолд одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эсвэл яаралтай үед гарах юм бол цахилгаан тасарсан үед ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр байгаамаа. Нэр нь бол хүндрэлтэй л дээ. Бууж зоо шүү дээ. Танах хэдэн давхарт идэв? Манай хараа 2. Өчтөр 4 тасарсан шүү дээ. Ягд бол нөгөө уцаа цэнгэлж байгаа одоо бууж ингэж жагаад л тэгэл амар их тасарсан. Дээшээ явахаар чи ягд бол амар их хэцүүдэд ядж жат манай энэ хавь нөгөө нэгээс хэдэн давхар хүртэл нэж байгаа гэрлгүй тохиолохоор бас хэцүү. Танах хэдэн давхарт амьдардаг вэ? Хараач 20 шүү дээ. 20. Өчтөрөөс хойш ер нь хэдэн удаа тог тасраад байна? Одоо 3 удаа тасарчлаа. Тэр бол хондлох гэж байна уу? Ер нь бол тийм шүү дээ. Алхахгүйгээр. 19 давхар. За. Чи одоо ямар ажиллаар бууж байна? Зайсангаас каргоны бараа авах гээд явж байна. Шатаар доошоо буугаад одоо утасны гэрэл байгаа болохоор тийм хүндрэл багтай байна. Бич нөгөө нэг хөлбөмбөгөөр хичээлдэг болохоор надад л амарх байдаг. Энэ бол бомбын шавах компанийн хөрөнгө оруулалтаар Global Bridge Construction компани барьж ашиглалтанд оруулсан метр контракт нь 7.5 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа байрны бодит нөхцөл байдлаа. Бид сууц өмчлөгчдийн холбооноос лифтэнд тог баригч нөөц генератор суйрлуулах боломжтой эсэхийг тодруулахад мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл өнөөдөр ихэнх барилгын лифтэнд нөөц генератор тог баригч байхгүй байгаа юм а. Манай улс өдөр тутамдаа лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг мөрддөг. Тэгвэл тус дүрмэд лифтэнд тог баригч нөөц генератор ашиглах талаар тусгаагүй байна. Үйлдвэрлэгчээс бол лифтэнд одоо ERD гэдэг систем болон одоо нөөц генераторыг өгж болдог. Дүрмээр бол заавал байх ёстой гэсэн шаардлага байхгүй. Эзэмшигч ашиглагч байгууллагаас болох юм бол сонголтоор өөрөө хийлгэж болох уу, одоо ашиглаж болох уу, нэмэлтээр захиалж авч болж хэрэгжилж болно л гэсэн үг. Лифтийг сууц өмчлөгчдийн холбоо хариуцдаг. Иргэд лифт ажиллахгүй байгаа тохиолдолд хамгийн түрүүнд сууц өмчлөгчдийн холбоонд хандах хэрэгтэй. Мөн сууц өмчлөгчдийн холбоо лифтэнд тог баригч, нөөц генератор хүсвэл суйрлуулж болгоч, зардал өндөр, хүндрэлтэй, мэргэжлийн тусгай хүн ажилуулах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Тэгэхээр лифт маань өөрөө онцгой объект байхгүй юу? Тэгэхээр хүний аюулгүй байдалтай холбоотой ажилтдаг учраас нэмэлт тэмдэг генератор явах боломжгүй гэсэн үг. Лифт маань өөрөө маш их мэдрэгчтэй. Мэдрэмжтэй одоо хүн нэг хаалгыг барихад л эвдэрдэг учраас тэн дээр нэмэлтээр одоо ямар нэгэн тоног суйрлуулах боломжгүй яг л төлөвлөлт анханасаа төлөвлөсөн үйлдвэрийнхаа бүтцээр л явах хэрэгтэй. Улаанбаатар хотод өндөр барилгууд шилшилээ даран баригдаж байна. Гэвч цахилгаан тасарсан үед 20 давхар барилга руу алхна гэдэг маш хүндрэлтэй. Иймээс өнөөдөр мөрдөж байгаа 2008 онд баталсан лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг шинжлэх шаардлага таваагааг бодит байдал харуулж байна.